хөрөнгө оруулалтын ажлыг энэ жил энэ одоо богино дулааны хугацаанд яаж одоо бид нар үр дүнтэй одоо тодорхой алдсан 1 хоногоо ч гэсэн урагшлуулах уу? Дээр нь ард иргэдтэй 1 хоногийн ч гэсэн өмнө яаж одоо хөргөх үү гэдэг энэ ажлын хүрээнд бол манай нийслэл бүхэлдээ ажиллаж байна. Энэ жил бол бид нар яг ийм одоо тогтчлт энэ бол томоохондоо орж байна. За дээр нэмээд үндсэндээ нийтдээ 5 одоо тогтчлтын ажил яг бичил цэцэрлэгт хүрээлэн гэдэг утгаар нь бол энэ жил зохион байгуулж байгаа. Энэ одоо талбай тогтчлтуудыг эзэнгүй орхих нь бол маш одоо харамсалтай байна. Жил бүрийн хийгдэж байгаа энэ тогтчлтын ажил бол эзэнтэй байх ёстой, арчилгаатай байх ёстой, тэнд гаргадаг зардалтай байх ёстой гэдэг энэ тал дээр бол бүхэлдээ одоо манай мэргэжлийн байгууллагууд бол саналаа өгч байгаа. Тийм учраас өнөөдрийн цагдаа толгой тахилтын одоо энэ орчмын цэцэрлэгт хүрээлэн тодорхой одоо хүлээж авсны дараах арчилт хамгаалалттай холбогдуулаад за мөн бусад хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажилтай хамруулад яг энэ арчилт хамгаалалт тогтчлттой холбогдуулсан эзэмшүүлэх энэ ажил дээр бол нэгдсэн одоо саналыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын ерөнхий менежер за тогтчлт ногоон байгууламжийн менежментийн хэлтсэд бол ийм өрг өгч байгаа. Тийм учраас маргааш яг энэ хүлээж авсны дараа ард иргэд маань ч гэсэн хамтдаа энийг хайрлж хамгаалах тал дээр бол ажиллах нь хамгийн том хамгаалалт бол. Яг тэгэхээр энэ нэг ширхэг тоосго ард иргэдийн татвар төлөгчдийн хөрөнгөөр энэ бүтэж байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Өөрсдийнхөө хөрөнгийг өөрсдөө бас хяналттай хамгаалттай ийм байх хэрэгтэй юм аа гэдгийг би бас ард иргэдтэй уриалж байгаа. Цурхаад байгаа юм юу вэ гэхээр тойруулаад одоо ямар ч үсэгээ бол ингээ хашаалаад авчихсан. Тэгэхээр одоо бол ямар ч үсэн нэг газрын дэм маргааны асуудал бол ингээ бол гарахгүй. Энэ хэсэг дээр нөгөө одоо энэ овото болон энэ тахилт цагдаа толгой гэж дээр вэс бас энийг бас нөгөө хүндэтгээд бас шүтээд ирчихсэн ийм тойроод гүйлтийн болон дугуун замтай үүдэндээ нэг 54 машины одоо авц зогсоолтой ийм одоо цэцэрлэгт хүрээлэн бий болох юм байна. Одоо яг аюулгүй байдлыг хамгаалах юмн дээр гээд танаа ялангуяа энэ тогтчлт энэ ногоон байгууламжийн менежментийг авч явах насчлан ч гэсэн энэ хил хамгаалахыг шийдэж байгаа. Энэ дээрээ та ярил. Уярын ус энэ юугээ хашааны хийц босоод хийцэл. Дээр нь энэ сүйдрөвчтэй холбоотой. Ер нь бол танаа компанид ч гэсэн одоо хэрэгтэй шүү дээ. Маргааш нь юунд байхгүй болцсон байвал тэгвэл би ганц юм байнга хэлээд байгаа шүү дээ. Одоо ард иргэд маань энэ төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажил бол ард иргэдийн өмч байхгүй. Бүгдээрээ хайрлаж хамгаалах хэрэгтэй. Ганцхан одоо төр хамгаалдаг биш. Зин мэдээлэлтэй байна. Ингээд тав хүнд мэдээллийг бас үргэлжлүүлэн хүргэе. Бид нар яг үндсэндээ гэр орол дотор ямар нэгэн биш манайхны дэд үсгийн басгийн өгтний шаталтай бие даасан станцтай. Тэгэхээр энэ улаагаар байх уу? улаанаараа байх юм байна. Тэгээ энийг бас бид нар хөрөнгө оруулалтын газартаа автартаа яриад байгаа. Ингээд бүр цаашлаад ирнэ зүгээр энэ зураг боловсруулах шатанд бас бид нар нэлээд анхаарч явахгүй л яаж юм ярихаар яг зурган дээр бол яг ийм тоосгоор ингээд хийгдсэн байна гэдэг. Тэгээд энэ тоосхыг бас бид нар татвар нь ямар тоос ямар ч байсан магадлалгүй ажил дээр нь юуг нь харъя гэсэн. Гадуур нь одоо энийг нөгөө зургаа одоо шинжлэх тал дээр заавал санал оруулахгүй бол одоо саяны ярьж байгаа юмуд чинь Зурагчны яц.